Зохиолч М.Цэма Гүлэг. Намрын оройн хүйтэн зэвэргэн шөнө хоол хошоор дундаа дутаж явдаг шар гүлэг олонний хөлийн газар болох их захын зүүн урд дахь контейнер нэртэй ган амбарын хажууд хэвтэнэ. Гидсэн хонхолсон нүдэн айныг гэвч болохгүй нь. Даанч гачлантай хэвтэрчнээсээ босч сунааж үзв. Туул голын хүйтэн салхиар сүүхтэл үлээж амтай голтой бүхнийг зарцаж голтой ортлон дааруулна. Энэ өвдөг яаж давж гарандаа хэмээн бодох зур ойрмогхон цаас шаржигнах хүнд нүсэр биетэн янцаглан хөрөөхөд зочиж хань татан зогсноо эргэж урд хоёр хөлнийхөө завсраар толгоо хийн сунааж хэвтээд амаа ангаан урт улаан хэлээ гарган өвшөмөр аятаж байснаа. Яайдаа байз. Үүр цаах яагаад ч үгүй. Оддын гэрэл нохойн сарсан хамар дээр дүүжлэгдсэн мэт хүүтнээр гэрэлтэнэ. Өнгөрөх чаврын хатууд халуун хэвтэр ачид ихээсээ эзний төөрүүлэхээр төөрснөөс хойш ган амбарын орчим урныг өдөж нас бие гүйцэх тийшээ хандаж яваа нин. Их эцэг гэр бүлээрээ сүргэлэн яваа гүлэгнүүд гүлэг гэдгээ мартаад банхар болчихсон аавын цээж ээжийн бүх соргиод тунж донжтой атаархмаар. Шар гүлэг нэг удаа ургаж буй соёогоо гайхуулмаар санагдаад үүгээр түүгээр шаргонон гүйж явдаг эрлээ зохин гүлгэнд архирч үзүүлсэн чинь өдийн хойно хідэн архаг ахнаар ирж гүлэг болоогүй байж банхар боллоо хэмээцгээж түүнийг 2 хоног босохгүй болтол хашраасныг тэр мартдаггүй. Шар гүлэгний орогнох газрын энтэй Баатар хэмээх сүрлэг сайхан том биетэй залуу дандаа согтуу байх. Баатрыг нанждын халуунаар хүл гараад дэлгэн эгээл гэртээ аятаа ундахлаар 2 хөлийнхэн завсар эсвэл сүүнийх нь орчим наалдаад хэвтэх хичнээн дулаан хагас хоол халуун хэвтэрл гэж тэр буюу. Зовлон тамхины нүдэнд харагдсан болгон жаргалтай харагдан да. Үдийн халуун нар шатаж захын орох гарахаалгаар хүм машин жихэтэй үеэр ган амбарын сүүдэрт Баатар ганцаараа лонх найркаа тавьчихад уух гэж байгаа бололтой сууна. Шар гүлэг өмнөөс нь гордоод л харж байтал ахимаг насны бэлтгэлийн судалтай мүд цамц өмссөн бүдүүн бор хүн ирж Баатрын мөрнөөс татан нүүр үүд нь харж байснаа. Чи чин Баатар мөн шивдээ. Яаж яваа юмтэй? Уг нь ингэж явахааргүй хүнсэн. Ахын сургийг чинь гаргаж амьд явбал олж ирэхээр нутгаасаа гараад бараг сар болж байна. Чамайг одоо аваад явна. Чамайг чинь буцаад ирнэ гэж мөн ч их харцгаасан да. Одоо намайг дагаад нутагтаа очтоо. Энэ нэг хөлийн газар ингэж ч явах гэжтэй. Сарын өмнө манай сумын дэлтэн санжаа чамайг энд байх шиг билээ гэж хэлж утсан л доо. Ирсэн ахимаг дүү хүнээс хэр даах болсон хувцас үс толгой ер нь байгаа байдлаасаа санаа зовхоос гадна ичих нэгэн том шалтгаан байснаас санаж улам их жиргэж байгаа бололтой ийш тийш харна. Шар гүлэг толгоогоо гэлжилхэн юу гэж болоод байгааг ухаарч ядан гайхсаар. Баатар уг нь Оросд сургуульд үргээд ховддоо уулын инженер болж очсонсон. Зах зээл гэж бужигнаад түүнийг хүлээж авах газар олдсонгүй. Оюутан байхдаа овоо овсгоотой хандаж 8 хийж хүлсэн тэрээр буцаад гахаа өөрч ганцгандаа гарч өгчээ. Эхлээд овоо л байж сүүл рүүгээ Оросуудад хит сэгсрүүлээд өмссөнтэйгөө буцжээ. Нутагтаа ирээд тарганы арсны 8-аг үсэргэж алджээ. Зөвхөн хойшоо төдийгүй хятадуутай дэнс мөнгөөр гэдэг шиг боодол мөнгийг шидэлж гарчээ. Эхэндээ хятадууд ч яах вэ хэлсэндээ л байлаа. Самдан нага зах нь хүний ёсоор. За да Баатар минь болоо юм шүү дээ. Нас чинь ч явлаа. Гэр бүлтэй болж тогтож амьдар. Ажил хий. Чам шиг мэрэгжил мэдлэгтэй хэл устай хүн их орондоо хэрэгтэй л байлгүй яах вэ гэж хэд хэлээд авсан. Муу сан юмнууд. Хэдэн төгрөг зээлхэл мэднүү гэхээс өкхөө ямар мэдэх биш. Хүн ер нь лаагаа иднүү, луунгаа иднүү, эдэнд падгүй хэрэгээ. 8 оны од гүйсэн баагийн хүүг бурхан ч гүйцэхгүй л болов уу хэмээн омтгоорч. Улаанбаатар, Ховд, Бээжин, Москва нисэж
дээд зэрэглэлийн буудал, дээд цэргийн хүүхэн гээд дээгүүр давхиж явтал нэг л өдөр цаг хугацаа зогсож хувь тавилангийн эргүүлгээр урсаж одох нь тэр. Самдан хэдэн хүүхдээ өсгөж үндийлэх гэж гадаа гарч ир гэрт орж юм болж явсаар хэдэн 10 оныг үдээд байгаа хүн. Эхнэр нь мал хувьчлалын жил хөдөө ажиллахаар явж байгаад машины ослоор өөд болоход тэрээр 3-аас 13 насны 6 хүүхэдтэй үлдэж амьдралыг ёстой л улаан гараараа ханцуулж манцуулж өсгсөн ээжийн дайтай аав билээ. Хөдөө аж ахуйн дээд сургуульд үргээд ховдоо оцсоор мал ажлын төлөө нүцгэн гараараа тэмцэж ирснийг одоо цөөхөн хүн мэдэх болсон. Нагаз ахынх нь ганц хүү болох Баатрыг гадаадын дээд сургуулийн хуваар авч гинэ гэдгийг хөдөө ажиллаар явж байгаа сураг сонсон л болохоос очиж тухайг нь үнэрлээд мордуулж чадаагүй гэж хизээ хон нагаз ахынхаа нүрийг харж чадахгүй огтон залгсан могоо шиг л твдэж байх нь бий. Баатар ирж гинэ гэсэн сургаар гэрт нь очвол халмагдуу дүү залуу үг хайж бараг юм гордож ирвүү гэж хэлж байсанд нь Самдан аргагүй явхад нь үнэрлэж үтсэнгүй гэж гомдоод залуу хүн халуун зочмогдоо л доо. Би гэж юмны учир олохоо байсан гүжир хар хүн хоцрогдсон ч бидтэй гэж өөрийгөө буруутгаад өнгөрчээ. Баатрыг 8-аар явсан хойгоор аав ээж хоёрыг нь Самдан харж асарч картаар хүнс олгож байх үед хэдэн хүүхэдтэй сүйтэй бодож ханж өгөөд хэд хонуулахаасаа сийхгүй. Баатрын аав ээж хоёрт хамаг л махан хүнсээ аваачиж өгөөд ямар настай улсад усан чансан будаа идүүлэлттэй биш дээ. Усан хавангүй сүуд болох байгаа даа гэж нүүр дүүрэн инээж одоо л нэг жаажаагийнхаа нүрийг бүтэн харахтайгаа боллоо гэж сэтгэл дүүрэн амьсгалаад гэр өдөө алхаж явжээ. Баатраас огт сураг ажиг үгүй. Аав ээж хоёр нь удаан хүлээсэн дээ. Хаяа нэг амд амтсан базаахгүй сургийг нэмүр чимүртэй сонсоод халаглаж тэр хүн ч ирэхээсээ өнгөрөв бололтой гэцгээхэд Самдан хоёр хөгшний сэтгэлийг засаж за манай Баатар ямар газар хэл мэдэхгүй гэх биш. Нэг л өдөр ороод л ирнэ. Гэр бүл үр хөвгтөө болооч ороод ич мэдэн шүү гин. Гэвч дотроо яадаг билээ. Жаажаа маань ганц хүүгээ эндэж эсэлтэж гэж сонсвол дороо л нам харах хүн шүү гэж айн. Мөнгөний дон шүглэн хорвоогоор нэг тэнэж яваа хүнийг яалтай вэ? Хөгшөд хадан гэртээ цовраад яваад өгөв. Самдан Баатрыг сургалсаар л. Хэдэн хүүхэдтэй хоол хошгүй зовоохоосоо илүүтэй Баатрын эцэгхийг ойлгохтой харж асарч чадаагүй хэмээн өөрийгөө буруутгаж ирэхээр нь яаж шнүрийг нь харандаа хэмээн зовсоор. Харин дөнгөж 1 жилийн өмнө хот ороод хүүхэндээ өвлжөөд ирсэн хүнээс танай жаажаагийн хүү хар хорин зах дээр согтуу байх юм билээ. Өгөнтийнхэнтэй л нийлсэн болоо да гэх сургийг том хүүгээрээ ичнээ тандуулж боттой мөн болохыг мэдээд хоноггүй хот руу гарчээ. Том хүүдээ гомцхийгээд яваа юм. Нэгэн л сургийг нь гаргаад авсан юм бол очиж уулзаад гэртээ аваад ирэхэд яана вэ? Яах аргагүй л яс махныхан дасархай да. Бүгс хошногоо өмхийгээд голдохгүй гэдэгтэй гэж утсаар загнаад авчээ. Хүүн аава тэр хүн чинь хүн гэхэд хэцүү л амтан байна лээ биш шүү дээ. Би чинь тэгээд л хадмында толгой хорогдог хүн. Хотынхан чинь тэр өвгөнтийнхнээс өгтлээ айж сэжгэлдэг юм. Таал өөрөө ирж учрыг нь олдоо гэхийг сонсоод өвгөн арай л тэсэрч дэлбэрсэнгүй. Одоо чинь хаашаа болчихсон цаг үе вэ? Өнөө ямаа ядарснаа мөрөгдөг, хүн ядарснаа өргөдөг гэдэг чинь худлаа болоо юу гэж замын турш уурсаар явж иржээ. Ирсэн хүнээс Самдан бараг 2-7 хоног хайж байж олжээ. Өнөө өвгөнд кечийн дон шүглсэн золигнууд уран цаг болохоор голын хөвөө бараадаад явчихдаг аж. Өглөө буусан буудлаасаа гараа зогсож байтал бохир заван хувцастай эрэгтэй голдуу хэдэн хүн тойроод тамхи татаа зогсож байснаа гүхтөгч гих шиг гуйлагч гих шиг үл ойлгодох этгээд хэдэн үг солилцоод ихэнх нь хар хорин зах руу орох бололтой явцгаахаар нь өвгөн дагаад алхчихв. Олон жилийн өмнө сураг алдарсан Баатрыгаа багын түрх хамрын хажууд нь байх том мөнгө хоёроор нь л таньсан болохоос үгээр үгүй л хийн аргагүй жигтэй царай зүстэй босныг гайхаад халаглаад
өрөвдөөд барамгүй. Ганц жил найрканыхаа хамт 4 хуушур авсныг шар гүлэг гэдэс сонхолцсон гордон харсаар. Баатрын сэтгэл зовонгуйч 4 хуушураа шар гүлгэнд хайж өгөөд ирсэн хүнээ даган гарахаар явхад шар гүлэг гомдолтой харан дотроо сэмхэн гасалжээ. Ижилтэн дассан. Том ноход шар гүлгийг дээрлэхэж хэмлэвэл Баатар тэдний хөөж чулуугаар сайн амнаж хашраагаад хөөж явуулдаг. Баатрыг согтоод унахаар өөр муу санчууд дутуу оргисон архинд нь эзэн суух гэд байвал шар гүлэг хуцаж боргоод сүйд болж хамгаална. Бүр нэгнийх нь хөл дээрээс 100-аад авсан гэж байгаа. Шар гүлгийг эзэн төөрүүлж хайсан бол Баатрыг хувь тавилан ийн тохуурхсан бололтой. Өглөө болж хүмүүсийн хөл хөдөлгөөн гисээд ирэхийн үед шар гүлэг хэвтрээсээ босч явах дургүй байлаа. Уг нь сүү зардаг авгаачуудын хаваар очвол хяамны хайс хууршуурын гурил олоод л идчихвэл өдрийн хагас бондоочхон л тоо. Даанч сонирхол алга. Нээрэн Баатар ингэж яваад өгөх юм байх та. Хар худаа хайлсан том гэчийн шар өнгийн машинаас самдан Баатар хоёр бууж ирээд зах руу ороод нилээн удасны хойно бүс бараа бололтой зүйлс барин гарч ирэхэд шар гүлэг сүүлээ шарун Баатарт ойртож ирэхэлвэл хуучин найздаа өдрийн үл даахаар овоохон хуушур авч хайж өгөөд том машин өдөө яаран алхлаа. Том машины хар утаанд шар гүлэгний нүд хорсон бүрлцээд Баатрын царай дүрхийг дахин харж чадсангүй. Уран цагийн гинхэн дурсамж ингээд төгслөө. Баатар яваад 3 сар боллоо. Шар гүлэг өнөө л ган амбаарнуудынхаа хавцаа амьдар саарл.